За Дүрдэл ТV энэ YouTube сувгийг үздэг хүмүүсийн доктор нэг ерөнхий хүсэл мөрөөдөл байдаг. За тэр хүсэл мөрөөдөл нь юу вэ гэхээр та нар үн төлбөргүй аргаар мөнгө олохыг хүсэж байгаа. Эрсдэлгүй арга замаар мөнгө олохыг хүсэж байгаа. Бас амархан байдлаар мөнгө олохыг хүсэж байгаа. За тэгвэл өнөөдрийн бичлэгийг эхнээс нь дуусах хүртэл нь алгасахгүйгээр үзээрэй. Магадгүй яг хүсэж байгаа зүйлийг чи би өнөөдөр үзүүлэх байх гэж бодож байна. За тэгэхээр дөнгөж сая Google Gemini гэдэг энэ гайхамшигтай Google-ийн гаргасан хиймэл оюухан промптоос аппликейшн хийж чаддаг болсон байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр Google Gemini-тай чи зүгээр чатлаад надад team application хийгээд өгнө, team тоглоом хийгээд өгч юм уу те. Зүгээр үг дугуй хийгээд өгнө. Одоо хэдүүлээ Google Gemini-г тест хийгээд үзье. За ерөөдөө мөнгө олохын тулд эхлээд Google Gemini-г ашиглаж мөнгө олох санаа чухал. Надад байгаа санаа юу вэ гэхээр Text Humanizer гэсэн нэг тийм аппликейшн одоо ерөөдөө сүүлийн үед тренд болж байгаа. За Text Humanizer гэдэг нь ChatGPT-ийн бичиж өгсөн артиклийг яг жинхэнэ хүн бичсэн юм шиг болгож хувиргадаг. Нэг тийм текстийг ерөөдөө юм хувиргагч аппликейшнийг бол хэлж байгаа. За энэ зүйл юун дээр хэрэглэгддэг вэ гэхээр асар өргөн байдлаар хэрэглэгддэг. За одоо жишээ нь инээдтэй жишээ авъя. Яг юу вэ гэхээр нэг сурагч шалгалтынхаа эссэг ChatGPT-гээр бичүүлээд багштай баригдсан тийм үү. ChatGPT-гээр бичсэн юм чи ерөөдөө ChatGPT-гээр бичсэн байна, хиймэл оюухан ашигласан байна гэдгийг мэрэгчлийн хүмүүс шалгаад мэдчих боломжтой. Тэгвэл Chat Humanizer буюу энэ аппликейшны тусламжтайгаар хэн ч ялгах аргагүй болгоно. Хиймэл оюухан эссэг бичсэн байна уу? Жинхэнэ хүн энэ эссэг бичсэн байна уу? Ямар ч ялгаагүй болгож хувиргадаг ийм аппликейшнийг одоо хэдүүлээ Gemini-аар хэлгүүлээд үзье. За одоо хэдүүлээ prompt бичээ. Create Text Humanizer app that converts by user paste any text and the app convert the text the app will make the text sound more human. Ингээд болоо. Create the text humanizer app. За одоо хэдүүлээ prompt оруулчлаа. Одоо яг яах вэ гэхээр build дээр нь дарна. Одоо хэдүүлээ юу болохыг харъя. За create the text humanizer. За ерөөдөө одоо энэ бодож ийн гэж энэ ч аргач чинь thinking бодож ийн. Нэг юу өсөд байгааг ерөөдөө бол ойлгох гэж оролдож байна гэсэн үг. Яг тэгэхээр хэдүүлээ цаашаага юу болох нь харъя. Энэ бол үндэ хиймэл оюуханы хөвсөл шиг байсан. Хөвсөл. Өмнө нь шүү дээ те. Иймэрхүү аппликейшнийг хийлгүүлэхийн тулд хүмүүс Fiverr гэдэг нь вебсайтн дээр фрилансеруудыг хөсөлдөг байсан байхгүй. Одоо хэдүүлээ Fiverr дээр энэ фрилансерууд ямар үнээр ийм аппликейшн хийж өгдгийг тэрийг харъя. Хэдүүлээ энэ чи web app development гэж таагаад үзье. Web app development. За тэгэнгүүт энэ чи хүмүүс ямар зар оруулсан байна харъя. За энэ чи ингэж байна. I will develop your web application with Next.js, React.js, MongoDB. Ерөнхийдөө энэ ингэж байна. Би чиний web application-ыг чинь Firebase, Google-ийн Firebase-ыг ашиглаад ерөнхийдөө хийж өгнө. Тэгээд төлбөр нь болохоор $40. За энэ хүн болохоор ерөнхийдөө $80 хийж өгч юм. Энэ хүн болохоор $80 хийж өгч юм. Тэгэхээр биш үү те. Хүмүүсийн $40 хийж өгдөг юм. Хүмүүсийн $500 хийж өгдөг юм. Хүмүүсийн $80 хийж өгдөг юмыг та нарт 5 минутын дотор энэ Gemini-г ашиглаад үн төлбөргүй хийх боломжтой болчиход байгаа байхгүй.
Яг одоо. Тэгээд ирээдүйд хүмүүс Gemini-г өргөн хэрэглээд эхлэх юм бол эдгээр фриланс руу дампуурах нь ойлгомжтой. Ер нь хиймэл оюуханы хөгжил би өмнө нь ингэж боддог байсан. Хиймэл оюухаа ингээд хөгжөөд илүү боловсронгуй болоод ирэнгүүт хүнд хүчээр ажил хийж байгаа хүмүүс ажилгүй болох байх. Тэгсэн чинь яг үнэндээ эсэргээрээ болоод байгаа байхгүй. Хиймэл оюухаа ингээд хөгжөөд ирэнгүүт энэ хамгийн том хохирлыг амсаж байгаа вэ гэхээр эдгээр фрилансер. Одоо эдгээр фрилансерууд ерөнхийдөө бол ажилгүй болж байна гэсэн. За одоо юм навшаад яг одоо хэдүүлээ Google-ийн хийж өгсөн юмыг нь харъя. Болцсон байна guys. Болцсон байна. Text Humanizer харж байна. Энэ аппликейшнийг хийгээд өгчлээ. Одоо хэдүүлээ энэ Text Humanizer-ыг товшоод үзье. За ерөнхийдөө бол энэ ч текст оруулах юм байна. Your text гэдэг дээр нь би текст оруулна. Тэгээд энэ Humanized version гэдэг нь ерөнхийдөө нөгөө текстийг илүү хүн бичсэн юм шиг бодож хөвөргсөн. Тэр юм нь болохоор энэ Humanized version дээр нь гарч ирэх юм байна. За одоо хэдүүлээ ChatGPT-г ашиглаад нэг хөөрхөн артикл бичүүлээ. ChatGPT-г орлоо. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр make me 500 word article about upcoming gaming smartphones in 2026. 2026 онд одоо шинээр нээлттэй хийж байгаа тоглоомны гар утаснуудын талаар 500 хүүхдэд артикл бичээд өгөөч гэжлээ. Одоо хэдүүлээ ямар гоё артикл бичихийг харъя. Go. За ингээд ирэхдээ ChatGPT бол одоо интернетээр хайлт хийж байна. 2026 онд ямар тоглоомны гар утаснууд нээлттэй хийх юм. Нэрээ би тавьж гэж хэлэхэд тун удахгүй Asus ROG Phone 10 гарах гэж байгаа. Ер нь бол би Asus ROG Phone 2 дээр бүх бичлэгнийхээ контентуудыг хийдэг. Гар утаснд нөгөө AirDrop-ууд шүү дээ. Утасны AirDrop-ууд тэднийг нөгөө Asus ROG Phone 2 дээр хийдэг. Одоо баг 10 жил болж байна. 10 жилийн хугацаанд ямар ч асуудалгүй ажиллаж байгаа iPhone-оос 10 дахин их багтаамжтай, iPhone-оос баг 5 дахин урдтай тийм гайхалтай утас. Тэгвэл одоо хамгийн сүүлийн үеийн iPhone-тай харьцуулаагүй л дээ. Ерөнхийдөө бол нөгөө 10 жилийн өмнөх iPhone-тай харьцуулж байгаа шүү. За тэгээд та нар гоё утастай болохыг хүсэж байвал Asus ROG Phone 10 удахгүй нээлттэй. За ингээд ChatGPT 5 надад энэ текстүүдийг бичээд өгч байна. Би тарах нэр гоё мэлээ. Asus ROG Phone 10 дээр та нар Genshin Impact гэдэг утасны тоглоомыг нэг батарейн дээрээ 12 цаг тоглоно. Хагас өдөр. Батарейгаа 2 цаг сэнэглээд бараг 7 өдөр барин ингээ хэрэглээд. Та нар өөрсдөө Asus ROG Phone 10 гэж судлаад үзээрэй. За тэр яах. За одоо хэдүүлээ энэ ChatGPT 5-ын биччихсэн артиклын зүгээс ахын copy хийчихэ. За энийг сайхан copy хийгээд тэгэнгүүтээ нөгөө дөнгөсөө хийсэн Text Humanizer app дотроо ChatGPT-г бичсэн артиклыг нь оруулъя. За тэгээд одоо ердөөсөө Humanize text дээр дараалал болоо. Ингээд ChatGPT-г бичсэн артиклыг яг жинхэнэ хүн бичсэн юм шиг болгож хувиргана. За Humanizing your text please wait. Таны текст чи яг хүн бичсэн юм шиг болгож хувиргаж байна. Түр хүлээн өгсөн гэж байна. Болоо ийм урдан энэ юмыг бүр амар англи хэлэн дээр төгс заяа бүр синхро орчуудаг хийдэг тийм гар энэ текстийг ингэж орчуулахын тулд бараг нэг цаг доор хаяж нэг цаг зарцуулах баг. Хүний нэг цагийн дотор хийдэг юмыг Gemini над ердөөсөө 10 секундын дотор хийгээд өгч байгаа. Тэгэхээр та нар ирээдүйд хиймэл оюуханы хурдыг гүйцэх үү? Ирээдүйд одоо бизнесийн өсөлтөн дээр хиймэл оюугаа ашиглаж байгаа хүнийг ашигладаг хүнтэй харьцуулаад үз. Энэ ялган бараг тодорхой байгаа байхгүй. Тийм учраас л одоо ерөөдөө бол хиймэл оюуханы 90 үе ирж байна гэж яригадаад байгаа гадуур. За тэгээд ChatGPT тавнаад энэ одоо хэвлээ хамгийн гол нь ChatGPT-гийн бичиж өгсөн артиклыг хүн бичсэн юм шиг хувиргасан хувилбартай харьцуулаад үзье. Ялгаа нь юунд байна тэрийг олъё.
За энэ нь бол ChatGPT-ийг бичсэн артикл нь яг л нөгөө Times, Forbes нэр хүндтэй сэтгүүл дээр яаж артиклууд бичигддэг тэр хөвшмөл байдлаар бичигдэж байгаа байхгүй. Хүний өөрийнхөө өнцгөөс харж бичсэн зүйл биш байхгүй. Энд чинь зүгээр Forbes, Times тэрхүү сэтгүүлүүд дээр яаж мэргэжлийн артиклууд бичигддэг. Яг л тэр нэг хөвшмөл хэв маягаар яг л нэг интернетээр ихэд хэдэн мэдээллүүд цуглуулад тэр мэдээллүүдээ зүгээр пэстлж юм шиг тийм байгаа байхгүй. Харин энэ хүн бичсэн юм шиг болгож хувиргасан энэ хөлбөр дээр нь болохоор хүн яг өөрийнхөө өнцгөөс ингэж бодож бичсэн юм шиг, хүн яг өөрийнхөө тодорхой доторх мэдээллээ ингэж урсгаж бичсэн юм шиг болгож байгаа байхгүй. За тэгэхээр ChatGPT 5-гийн бичсэн оригинал хөлбөрийн зүгээр уншаад үзье. Here is за тэр яг. Тэгээд what's driving the evolution. За ерөнхийдөө гар утасны энэ хөвслийг юу өдөртөж байгаа вэ гэж юм. За тэгвэл by 2026 smartphones designed for gaming will no longer be just phones that can run games. За 2026 онд гарч байгаа тоглоомны гар утаснууд бол зүгээр нэг энгийн тоглоом тоглох гар утаснууд байха болно гэж байна. They will approach handled gaming machines in every sense. За тэд нар бол ерөнхийдөө бол яг тоглоомны зориулалттай машин болж хувирна гэж байна. За тэгээ according to recent future expectation coverage, upcoming flagships will bring higher refresh rate displays. Дэлгэцнийх нь нөгөө refresh rate ер нь гар утсан мэддэг хүмүүс гэж хэлэхэд чиний гар утсан чи дэлгэцний refresh rate нь өндөр байх тусам яг цонхоор юм харж байгаа юм шиг л харагдана. Гар утсан дээр чинь гарч байгаа төснүүд ямар ч гацалтгүй маш хурдан болно гэсэн. За тэгээд энэ нь бол энийг ингээд анзаараад харахад яг л нэг интернетээр хэд хэдэн мэдээллүүд цуглуулад тэрийг имхитгээд бичсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Харин энэ талынхыг текстийг ингээд хэвдүүлээ уншаад үзэх юм бол thinking about the future of gaming mobile gaming. За гар утасны тоглоомны ирээдүйн талаар бодож байна уу? Let's dive into what 2026 has in store for gaming smartphones. За 2026 онд тоглоомны гар утасны тоглоомны гар утасны зах зээл биднэрт юу санал болгож байгааг хацгаа ихсэн байна. За тэгээ what features are making them tick? What you should look for? Яг л нэг хүн өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө хэм маягаар ингэ бичиж байгаа юм шиг үнсэж байгаа байхгүй. За what driving the evolution. За тэгээд доошлуулъя. By 2026 gaming smartphones won't just be regular phone that. За 2026 онд тоглоомны гар утаснууд зүгээр нэг энгийн утас байха болно. Зүгээр нэг тоглоом тоглож болдог энгийн утас байха болно. They will be full blown handheld gaming powerhouses. За тэд нар бол яг бүрэн төгс утгаараа тоглоомд зориулагдсан супер машинууд болж хувирна гэж байна. За тэгээд энэ чи болохоор recent энэ харж байна уу? Хамгийн гол нь энэ хэсгийг нь та нар ингээд унших юм бол энэ чи яг нөгөө хүний өөрийнхөө өнцгөөс юм ингэж рекламдж байгаа тиймэрхүү хэв маяг энэ чи анзаарч байгаа байхгүй. Харин энэ хэсгийг нь одоо та нар ингээд уншаад үзэх юм бол яг л нэг интернетээр олсон мэдээлэлээ имхитгээд маш хөвшмөл байдлаар бичсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Ер нь одоо жишээ нь та нар химлогийнхоо ашиглаад шалгалтынхаа эсээг бичүүлээ гэж бодоход багш чи энэгээр чинь ямар барих байхгүй. Чиний бичсэн эсээ чи ердөөсөө нэг интернетээр цуглуулсан мэдээллүүдийг имхитгээд хөвшсөн байдлаар бичсэн байна. Тийм учраас энэ чинь ChatGPT ашиглаж бичсэн ойлгомжтой байна ч юм уу те. Энийг ингээд унших юм бол хүний яг өөрийнхөө өнцгөөс бодож бичсэн юмнууд нь энэ хэв маягаас нь харагдаж байгаа байхгүй. Тийм учраас энэ чинь жинхэнэ хүн бичсэн байна уу, химлогийнхан бичсэн байна гэдэг нь анзаарахтааргүй байхгүй. Ялахын аргагүй байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг та нар хичээлдэж ашиглаж болно, энэ зүйлийг та нар офисынхаа ажилд ашиглаж болно. Тэгээд хамгийн гол нь офисын ажил дээр яг энэ зүйлийг хэрэгцээ бол өдөр тутамд гардаг. Офисын ажилтнууд Монголд хичнээн байгаа байлаа тийм ээ. Тэгэхээр асар том хэрэгцээ байна гэсэн.
тэнд асар том хэрэгцээ байгаа хэрнээ өрсөлдөөн байхгүй. Монголын зах зээл дээр юм humanizer, text humanizer байхгүй миний бодлоор. Тийм учраас ямар ч өрсөлдөөнгүй зах зээл дээр асар том хэрэгцээтэй энэ зах зээл дээр та нар анхдагч болох боломжтой байхгүй. Тэгээд маркетингийн хувьд бол та нар ердөөсөө телевизийн зан сурталчилгаа явуулаад болоо. Өөрөө ч хэрэггүй. Миний бодлоор Монголын зан сурталчилгааны хэрэгслүүдээс телевизийн зан сурталчилгаа бол хамгийн олон хүнд хамгийн хямд өртгөр хүртэх нь байх гэж бодож байна. Гэтэ би буруу ярьж иж бас магадгүй. Тэгэхээр одоо төлөвний дүгнэлт хий. Ерөнхийдөө яг яаж энэ зүйлээр мөнгө олох юм? За эхний шат. Эхний шат нь та нар энэ Gemini-г ашиглаад иймэрхүү аппликейшн хийн. Хоёр дахь шат нь болохоор энэ Gemini-г ашиглаж гэсэн энэ аппликейшнийг нь өөрийнхөө вебсайт руу оруулна. Яаж оруулах юм бэ гэхээр ердөөсөө энэ preview гэсэн конопрагчийн preview-ийн хажуудалд нь код гэж харагдаж байна. Код дээр дарах хэрэгтэй. Тэгэнгүүт ердөөсөө энэ аппликейшний код нь ингээд гараад ирнэ. Тэгэнгүүт та нар яах юм бэ гэхээр энэ кодыг нь copy хийгээд өөрийнхөө вебсайтн дээр нэг HTML скрипт үүсгээд тэгээд тэр скрипт рүүгээ энэ copy юм оруулчихна. Тэгэл болоо. За ерөнхийдөө энэ бол HTML скрипт биш байна. Тэгтээ та ердөөсөө Gemini-с асуугаад болоо. Одоо яаж чиний бичиж өгсөн аппликейшн чи кодыг вебсайт руу оруулах юм ч юм уу те. За тэр вебсайтын тухайд маш олон сонголт байгаа. Та нар Shopify-ийн вебсайт үүсгэж болж байна. Эсвэл өөр ямар вебсайт хийх платформ байдаг те. Тэр бүх юмнууд чи YouTube дээр бэлэн байгаа. Та нар ердөөсөө YouTube дээр хэрхэн вебсайт хийх вэ гэж хараал болоо. Үн төлбөргүй туториалууд бол зөндөө байгаа. Тэгэхээр YouTube-с үн төлбөргүй бичлэгнүүд үзээд вебсайтаа үүсгээд Gemini аппликейшн хийлгээд аппликейшн өөрийнхөө вебсайт руу Gemini-ийн заавраар оруулаад тэгсэхэд дараагаар та нар яаж бодох вэ гэхээр энэ хийсэн аппликейшн 1 сарын 10 Америк долларын төлбөртэй ч юм уу те 1 сарын 5 Америк долларын төлбөртэй ч юм уу те болгоод тэгэнгүүтээ телевизэн зан сурталчилгаа явуулах хэрэгтэй. Телевизэн зан сурталчилгаан дээр иймэрхүү байдлаар рекламд ч явуулна. Одоо жишээ нь за энэ бол Монголын рекламууд нэг иймэрхүү байдаг шиг санагдтыг. Та офис ажиллаас залхаж байна. Танд офис ажил ядаргаатай санагдаж байна. Таны 7 хоног зовж их ажлыг чинь ердөөсөө нэг хэн цагийн дотор хийж чадах гайхамшигтай хиймэл оюухан гарч ирсэн гэвэл та итгэхгүй. Та энэ хүү хиймэл оюуханыг туршаад үзээрэй. Хэрвээ та туршиж үзэхийг хүсэх юм бол энэ вебсайт руу энэ хаягаар ороорой. Ойлгосон. Тэгээд та нар ердөөсөө тэр зан сурталчилгаан дээр өөрийнхөө нөгөө вебсайтаа URL-ыг оруулчихна. За тэгэнгүүт одоо зан сурталчилгааны хүмүүс үзлээ. Өөрийнхөө вебсайтны чинь пэйж рүү орлоо. Тэгэнгүүт хүмүүс нөгөө төлбөрч явуулсаар орно. Сарын $10 төлөөд та энэ Humanizer аппликейшнийг тим хязгаартайгаар тим юмнууд ингэж хэрэглэн ч юм уу те. За ер нь бол та нар бүгдийг нь ойлгосон баг. Энэ бичлэгийн гол зорилго нь та нарт энэ хамгийн сүүлийн үед бүр галзуу тренд болоод байгаа энэ асар их мөнгө олох боломжийг зүгээр танилцуулж байгаа байхгүй. Тэгэхээр та нар өдөөсөө надаас чиг баримж байгаа аваад цаашаа судлаад явна гэсэн үг. Тэгэд ойлгохгүй байх юм бол энэ бичлэгийг эхнээс нь дахиад үзээрэй. Ер нь бол мэдэх ёстой бүх юмнуудыг би хэлсэн. Энэ YouTube дээр яг энэтэй адилхан хиймэл оюуханаа ашиглаж интернетээр мөнгө олох гайхалтай аргуудын талаар ирээдүйд бол маш олон контент тавигдана. Тэгэхээр интернетээр мөнгө олохыг хүсэж байвал ямар ч асуудалгүйгээр Монголд банкныхаа данс руу олсон мөнгө татах боломжтой тэдгээр аргуудын талаар мэдхийг хүсэх юм бол subscribe хийгээрэй. Яг одоо. Дараагийн дугаараар уулзъя. Peace.